Гадаад харилцааны яамнаас хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээгээ иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэх зорилгоор гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийг бэлтгэн үзүүлдэг үлээ. Энэ 7 хоногийн ээлжид дугаард анхаарлаа хандуулна. Монгол улс ЮНЕСКОгийн гишүүнээр эсний 60 жилийн хүрээнд гадаад харилцааны сайд, ЮНЕСКОгийн Монголын үндэсний комиссийн дарга Баццгийн урилгаар ЮНЕСКОгийн ерөнхий захирал Одри Азуле 7 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд манай улсад ажлыг хийсэн юм а. Айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхэд ЮНЕСКОгийн ерөнхий захирал Одри Азуле бараалхаж, гадаад харилцааны сайд Баццэг, боловсрол шинжилгээ ухааны сайд Инх Амгалан, соёлын сайд Номин нартай тусдаас уулзалт хийж, цаашид манай улсын боловсрол шинжилгээ ухаан, соёл мэдээлэл харилцааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон бусад хамтын ажиллагааны талаар санал юм а. Түүнчлэн гадаад харилцааны сайд Баццэг ЮНЕСКОгийн ерөнхий захирал Одри Азуленаар Монгол улсын засгийн газар болон ЮНЕСКОгийн хооронд 2022-оос 2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гар эсгзэрлээ. Шинжилсэн санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны дараагийн үе шатыг боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологи харилцаа холбооны салбар хэмээн тодорхойлж, Монгол улсад дэлхийн жишгт нийцсэн геопарк байгуулах, боловсролын салбарыг захин орчинд шилжүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг тусгалаа. Тухайлбал Монгол улсад анх удаа доктортой эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ЮНЕСКОгийн дэлхийн геопаркуудын жишгээр геопарк байгуулах, COVID-19 цар тахлын дараах шинэ нийгэл буюу New Normal үед боловсролын салбарт захим шилжилт хийх нь асар чухал гэдэгтээ санал нэгдлээ. Тиймээс цаашид интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэн боловсролын салбарын мэдээлэл харилцаа холбоо технологийн бодлогын хүрээг боловсронгуй болгох, цахим сургалтын чанартай контентийг боловсруулах, мөн захим үндэстэн болох манай улсын зорилтын хүрээнд боловсролын салбарт захим шилжилт хийх чиглэлээр хамтран ажиллах, соёлын салбарт динамик бүтээлч эдийн засгийг хөгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааны тодорхой хамтын ажиллагааны асуудлуудыг тус санамж бичигт тусгалаа. Бидний хамтын ажиллагаа жилээс жилд улам бүр тар хүрээгээ тэлсээр ирсэн. Монгол улсын засгийн газрын дэлхийн арчлалыг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талбарт оруулсан хувь нэмрийг бол ЮНЕСКО өндрөөр үнэлдэг. ЮНЕСКО Монгол улсын засгийн газартаа цаашид дахин үндэстэн гэдэг энэ санаачлагт бол техникийн тусалцаа үзүүлнэ. Мөн боловсролын салбарыг захимжуулах чиглэл дээр бол илүү анхаарч ажиллана. Энэхүү айлчлал нь Монгол улс ЮНЕСКОгийн харилцаа хамтын ажиллагааг баттгсан чухал үр дүнтэй айлчлал боллоо. За энэ айлчлалын үеэр Монгол улсын засгийн газар ЮНЕСКОтой 2022-оос 2029 онд хамтарч ажиллах харилцаа ойлголцсон санамж бичгийг шинжилэн байгуулсан. Санамж бичгийн хүрээнд ЮНЕСКОгийн үндсэн 5 чиглэлд хамтарч ажиллах замын зураглалаа тодорхойллоо. ЮНЕСКО 2010 онд манай үндэсний их баяр наадмыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Одоо ерөнхий захирлын түвшинд мөн ЮНЕСКОгийн экспертүүд манай наадмыг биечлэн ирж үзсэн нь бол энэ айлчлалын бас нэг гол онцлог байлаа. Ерөнхий захирал төр засгийн тэргүүн салбарын сайд нартай уулзгаас гадна ЮНЕСКОд бүртгэлтэй байдаг дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2004 онд бүртгэгдсэн Орхны хөндийн соёлын дурсгалт газар, 2002 онд Шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустай нуруун Шин мандлын нөөц газраа зочилж одоо өөрийн биеэр мөн тухайн газрын хадгалт хамгаалалтад танилцсан. Мөн нутгийн иргэдтэй уулзаж одоо цаашид соёлын өвийг хэрхэн хадгалж хамгаалах энэ талаар мөн санал бодлоо солилцсон байгаа. Хөвсгөл нуурын байгалийн цогцлборт газрыг ЮНЕСКОгийн Шин мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тус цогцлбор газрын хадгалт хамгаалтанд анхаарах төдийгүй доктортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа. За ерөнхий захирал Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзах үеэр хөвсгөл нуурыг ЮНЕСКОгийн дэлхийн шин мандлын сүлжээнд бүртгүүлсэн тухай батламжийг гардуулсан. Энэ мөн бас энэ айлчлалын нэг онцлог гэж хэлж болно. За манай улс ЮНЕСКОд 1962 онд дэлгэсэн. Тэгээ энэ цагаас хойш ЮНЕСКОгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн. Тэгээ энэ зорилготой бол цаашд улам бүр баттгаж үйл ажиллагаанд нь гишүүн орны хувьд аль болох идэвхтэй оролцохыг одоо зорж ажиллаж байгаа. Хамгийн сүүлд ЮНЕСКОгийн ерөнхий захирлаасан Ирина Бокова манай улсад 2011 онд айлчилж байсан юм. ЮНЕСКОгийн ерөнхий захирлын түвшинд манай улсад 1971 оноос хойш нийт 5 удаа айлчилж байсан төгтэй.
Монгол улсаас дорны бүгд найрамдах ургуй улсад суух онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд Батцэг 7 дугаар сарын 11-ний өдөр тус улсын ерөнхийлөгч Лөөс Лакепод итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Энэ үеэр элчин сайд Батцэг Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхийн мэндчлэгийг уламжилж Монгол ургуй найрсаг харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллагаа илэрхийлсэн юм а. Монгол улсаас бүгд найрамдах Кипр улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд саяна бүгд найрамдах Кипр улсын ерөнхийлөгч Никос Анастасиадис 7 дугаар сарын 13-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм а. Элчин сайд саяна Монгол улсын ерөнхийлөгч Ухнаангийн Хүрэлцэхийн мэндчлэгийг ерөнхийлөгчөд уламжилж хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн 2023 онд тохиож буг онцлон Монгол Киприйн найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж харилцаа хамтын ажиллагааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллагаа илэрхийлсэн юм а. Монгол улсаас Европын албаны дэргэд суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд болд Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейнд 7 дугаар сарын 14-нд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Элчин сайд болд Европын комиссийн ерөнхийлөгчөд Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхийн мэндчлэгийг уламжлаад Европын албанд Монгол улсын гадаад бодлогын чухал 3 дахь чөөрч гэдгийг тэмдэглэж, түншлэл хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд хоёр талын харилцааг цаашид бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар зарлагт төрийн бүх байгууллага, Монгол улсаас хөлийн чандад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд эзэн богд Чингис хааны эш гүргийг дээдлэн залсуугаа гэж заасны дагуу гадаадын 33 улсад суугаа 49 дипломат төлөөлөгчийн газрууд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар эзэн богд Чингис хааны эш гүргийг дээдлэн заллаа. Мөн 11 улсын 25 хотод үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй Монгол сургууль цэцэрлэг хэл соёлын төвүүд эзэн богд Чингис хааны эш гүргийг дээдлэн залах юм а. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг үргэлжилж байна. Энэ цаг мөчид бид Монгол улсаас бүгд найрамдах Болгар улсад суугаа элчин сайд Саянатай холбогдож байна. Өдрийн мэнд хүргэе танд. Сайн байна уу? Баярлалаа. Өдрийн мэнд. Тэгэхээр танаас хоёр асуултанд тодорхой мэдээлэл авахар холбогдсон байгаа. За Монголын нууц товчоо Болгар хэл дээр хэвлэгдсэн 1991 оноос хойш 6 дахь удаагийн хэвлэлд гарч байна. Холбогдлыг та хэрхэн харж байна вэ? Нууц товчоо бүтээл маань өөрөө Монголын түүх, судар болон соёл иргэншлийг дэлхийд таниулах чухал бүтээлийн хувьд ЮНЕСКОд бүртгэгдсэн гэдэг утгаараа дэлхийд бас таниулах ёстой бүтээлийн нэг байгаа. Тэгээд манай элчин сайдын яамны зүгээс гадаад хэргийн яамнаас 2022 онд дэлхийн монголчууд болон Монголын үндэсний үнэлэмж хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Болгар хэл дээрх Монголын нууц товчооны орчуулгыг хэвлүүлэх ажлыг оруулсан байгаа. Тэгээд 7 сард болсон Азийн фестивалийн үеэр бид нэр энэхүү уран бүтээлийнх нээлттэй хийсэн байгаа. Тэгээд энэхүү бүтээл маань өөрөө бас зөвхөн манай Монгол улсын олон нийтэд таниулахаас гадна мөн түүш Монгол судлалыг дэлхийн хэмжээнд ойлгуулах. Тэр дундаа одоо Софигийн их сургуулийн хэмжээнд бас Монгол судлалын дэд танган байдаг. Тэрний үйл ажиллагааг дэмжиж бид энэ ажлыг зөвхөн байгуулж байгаа. За манай элчин сайдын яамны зүгээс бас энэ Монголын нууц товчооны Болгар хэл дээрх орчуулгыг Болгарын бүх хот суурин газруудын олон нийтийн соёлын төвүүд 10 жилийн болон дэд сургуулиудын номын сангууд, замун төвчлэн архив зэрэг байгууллагуудад хөргүүлэхээр ажиллаж байгаа. Үүнээс гадна энэ Монгол товчоор маань зөвхөн Болгар хэл дээр төдийгүй манай элчин сайдын яамны хавсан суугаар өмнө болон грек хэл дээр хэвлүүлэхээр бид нар ажиллаж байгаа. Тэгээд энэ жилдээ багтаагаад бид нар бас томоохон ажлуудыг бүтээж байгааг хуваалцаж байгаа баяртай байна. Монгол Болгарын харилцаа хамтын ажиллагааг урагшлуулахад бас энэ ажил бол нэгэн одоо төхөм хэлбэр гэж ойлгож байна тийм ээ. Тэгэхээр ер нь Монгол Болгарын харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хөгжүүлэх чиглэлд хийгдэж байгаа томоохон ажлаас та үргэлжлүүлэн танилцуулж өгөхгүй юу? Дипломат харилцаа тогтоосны 72 жилийн энэ жилээ тохиож байгаа. Тэгээ манай хоёр орны найрсаг хамтын ажиллагааг бид нэр шинэ агуулгаар баяжуулахын төлөө энд ажиллаж байгаа. Тэрний хүрээнд бид нэр үргэлжлүүлж байгаа хөтөлбөрүүдийн нэг бол Болгар улсын засгийн газрын тэтгэлгээр Монголын оюутнуудыг Болгар улсын шилдэг ихтэй сургуулиудад хөдөө аж ахуй, мэдээлэл технологи, бизнес удирдлага, эрүүл мэндийн чиглэлээр сургах ажил маань энэ жил үргэлжлүүлэхээр тохирж байгаа. За мөн түүчлэн бид нэр хөдөө аж ахуй салбарт Болгар улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байгаа. Тэрийг бид нар бас Болгараас шилдэг технологи, Болгарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийн шугам Монгол улсад суурилуулж хамтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр одоо үзэсгэлэхээр бэлтэж байгаа. Нөгөө төрөөр бид нар бас одоо шинэ орчин үеийн нөхцөл байдал, шинэ зах зээлүүдийг нээх хүрээнд Болгар улсын автотивийн ямтай хамтраад Болгар улсын нутаг дэвсгэрээр Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх автотивийн шинэ урсгалуудыг бий болгох чиглэлээр харилцан тохиолж ажиллаж байгааг дурдах хэрэгтэй. За бидэнд тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын биет бус үеийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн үндэсний их баяр наадмаа хөлийн чандад суугаа монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тухайлбал Америк нэгдсэн улсын Вашингтон DC орчимд ажиллаж амьдарч суралцж байгаа монголчуудын үндэсний их баяр наадмын хүчит бүхий барилдаанд анхудаа Улс аймаг сумын цолтой чансаа өндөр 64 бүх зодоглож, шагаан харваа, сурын харваа, хүүхдийн гүйлт шагаагаар морь уралдуулах гар барилдаан зэрэг олон төрлийн уламжлалт болон орчин үеийн тэмцээнийг хослуулан зохион байгууллаа. Энэ жилийн Монгол наадмыг Америк нэгдсэн улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам, Вашингтон DC орчмын монголчуудын холбоо болон бусад төрлийн бас байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд Монгол наадмыг сурчлан таниулах үсэд Америк нэгдсэн улсад амьдарч байгаа иргэд, оюутан залуус, хүүхэд багчууд өргөнөөр хамрагдаж гадаад дотоодын 2000 гаруй иргэд хүрэлцэн ирсэн юм а. Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Бэй Ареад амьдардаг монгол иргэд үндэсний их баяр наадмаа 23 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Аламая хотын цэцэрлэг түрээлэнд болсон наадмын арга хэмжээнд 1000 илүү монголчууд, хотын захиргааны ёслолын албаны дарга тэргүүтээ төлөөлөгчд, гадаадын дипломат төлөөлөгчд, хотын иргэд оролцсон юм а. Энэ удаагийн наадамд аймаг сумын цолтой 49 бүх зодогсноос гадна наадмын үеэр нас насны хүүхдийн барилдаан, үндэсний сур, хүүхдийн уралдаан, шагаан харваа, оос татлалтын тэмцээн босны зэрэгцээ, Монгол улсын гавьяач жүжигчин дуучин Жавхлан, Айдууныхаа дээжиг үргэн, Бэй Ареад ажиллаж амьдардаг уран бүтээлчид үндэсний дуу бүжгийн дээжээсээ танилцуулж, Монгол өв соёлын үзмэр, Монгол үндэсний брендийн үзэсгэлэн худалдаа ажилласан юм а. Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан Миний Монгол наадамд 600 гаруй иргэн ирж оролцсон байна. Үндэсний дээл хувцаараа гойсон иргэд үндэсний түүх соёл, өв уламжлалаа гадны орныхон таниулан сурталчилсан юм а. Наадамд 32 бүх зодоглол сурын харваанд 20 гаруй залуу орж цэцмэргнээ сорьсон байна. Сүүлийн 2 жил наадмын арга хэмжээ зохион байгуулагдаагүй тул Монгол иргэдийн хүлээлт их, оролцоо өндөр байсан юм а. Эх орноосоо хол ажиллаж амьдарч байгаа иргэд тухайн суугаа орондоо үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх нь тэдэнд эх орон өөх түүх соёл уламжлалаараа бахархах сайхан боломж олгодог байна. Монгол наадмаараа дамжуулж өв соёлоо дэлхийд танилцуулдаг. Энэ удаагийн наадмыг ойролцоогоор гадаадын 5000 орчим иргэн үзэж сонирхсан байна. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт давчтай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Таны эх 7 хоногийн ажил үст амжилт хүсье.